За сайн бацхан уу. За энэ хөвчлэгээр болохоор та код бичиж чаддгүй ч гэсэн танд вебсайт болон аппликейшн хийх маш том боломж байгаа. За энэ яаж вэ гэж юу? Тэгвэл та бичлэгээ дуустал нь үзээрэй. За эхлээс өмнө манайхаа subscribe болон лайк дараарай. За тэгээд бичлэгээ эхлүүлцгээе. Та нар хэдий ямар ч программын скил, кодын мэдлэг байхгүй бол технологийн мэдлэг байхгүй ч гэсэн ерөнхийдөө шууд вебсайт болон аппликейшн хийх боломжтой. За энэ яаж вэ гэх юм бол мэдээж AI буюу хиймэл оюухан ашиглана. За ямар хиймэл оюухан ашиглах вэ гэхээр курсор болон сая сүүлд Google-ийн шинээр гаргасан Stitch хэмээх AI-уудыг ашиглах боломжтой. За эдгээр нь яадаг вэ гэхээр тэгээд сүүлд болохоор vibe coding гэж маш тийм тренд болоод байгаа дэлхийд дахинд. За энэ яадаг вэ гэх юм бол яг та бидэнд зориулсан бол та санаагаа илчинэ. AI буюу LLM-дээр та санаагаа илчинэ. За тэгээ санаагаа илчих юм бол хэрвээ би ямар нэгэн аялал жуулчлалын ч юм уу аппликейшн, хүргэлтийн аппликейшн юу нэж байдیں۔ Нэг вебсайт хиймээр байна гэж шууд бичээд өгч юм. За тэгэх юм бол тэрийг нь тэр AI буюу LLM буюу маш их дататай хиймэл оюун маань таны өмнөөс бүх кодыг нь бичиж өгөө, бүх дизайныг гаргаад generate хийгээд танд өгнө гэсэн үг. За энийг ерөөдөө vibe coding гэж хэлээд байгаа. За тэгээд vibe coding ашиглаад цааш нь хөгжүүлээд явъя гэх юм бол мэдээж танд багахан хэмжээний скил, багахан хэмжээний технологийн талаар, хэлнүүдийн талаар мэдлэг мэдээлэл хэрэгтэй. За тийм учраас эхний ээлжинд бол та бүх кодоо шууд ингээ гаргаад авчиж болно гэсэн үг. Хэдүүлээ ямар нэгэн app бол вебсайтууд vibe coding-ийг шууд бодит шин дээр хэдүүлээ туршиж үзцгээе. За хэдүүлээ Stitch буюу шинээр гаргасан Google-ийн AI байна. Stitch beta хэлбэр дээр явж байгаа юм байна. За тэгээ энэ дээр хэдүүлээ шууд бодит жишээгээр хэдүүлээ аваад үзцгээе. За энэ ч болохоор хажууд examples буюу жишээнүүд гараад ирсэн байна. За энэ ч болохоор board game гэж байна. За homemade pizza-гийн вебсайт гэж байна. За хэдүүлээ тэгвэл заяа. YouTube-тэй адилхан вебсайт хийж үзье. За тэгэхээр хэдүүлээ YouTube-тэй адилхан вебсайт хийлгэмээр байгаа учраас за өөрийнхөө тусдаа вебсайтыг хийлгэнэ л гэсэн үг. За веб гэдэг нь за энэ мобайл буюу app эсвэл вебсайт гэдэг нь сонгоод за надад YouTube-тэй адилхан вебсайт хийж өгөө, бас тэрийг PocketTube гэж нэрлэнэ гэж заагаад өгч байгаа. За тэгээд generate design дарлаа. За тэгээд уншиж байна. Манай Stitch маань Stitch гэдэг аш нөгөө нэг Google-тэй гэнэ гэдэг үстэй тэ. За манай Stitch маань кодоо generate хийж байна, бичиж байна. За вебсайт маань гараад ирлээ. За энэ чинь хараа. За энэ чи хэдүүлээ томруулчих. За ингээ PocketTube гэж байна. Home, Shorts, Subscriptions, Library. За ингээ хажуудалтай менютэй. За энэ чи search bar буюу хайлтын хэсэгтэй. Энэ чинь миний YouTube дээр нөгөө нэг channel байдаг шүү дээ. Profile хэсэг, account settings хэсэг байна. За энэ чи trending буюу recommended видеонууд гарч ирж байна. Nice, okay. Тэгээд энэ хамгийн амар гоё юм заяа. Дэм буюу одоо энэ чинь ингээд light dark буюу нөгөө дэмээс байж байна. За хэдүүлээ цагаан болгож үзье. За цагаан болчлоо. За ингээд нөгөө дэм буюу нөгөө light dark-ын солилцож болж байгаа. Nice. За тэгээд ингээ харангуут бас нараа edit буюу энэ чинь edit дарах юм бол засах юмнуудаа энэ чинь биччихнэ гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ за reels буюу reel shorts гэж байгаа шүү дээ. За тэгвэл хэдүүлээ одоо library гэдэг хэсгийг хэдүүлээ шууд remove хийчихье. Remove library гэж шууд өгчээ. За одоо ингээ харангуут за хэдүүлээ library гэсэн хэсгийг нь арилгачихж байгаа гэсэн үг.
За бас хамгийн гоё юм заяа. За энэ ингээд засвараа ичиж байгаа. Тэгээд Figma буюу хэдүүлээ вебсайтын дизайныг хэдүүлээ Figma дээрээ шууд буулгаад янзлж болно гэсэн үг байхгүй. За хэдүүлбэл Figma руугаа орж үзцгээе. За ингээд copy paste хийгээд Figma дээр буулгачингууд нараа саяны хэдүүлэх вебсайтын дизайн гараад ирчихэж байгаа. За хэдүүлээ энийг дизайнуудаа ингээд өнүүдийг өөрчлөөд текстүүдийн зургууд нь өөрчлөөд явж болно гэсэн үг. За тийм нэрдээ энэс гоё юм байгаа. За ингээд дарангууд код буюу кодыг шууд авч болж байгаа. За код дээр дарангууд за шууд ингээд нөгөө бичсэн кодууд маань гараад ирж байгаа. За энэ чинь хэдэн мөр код байна? За ойролцоо 299 300 мөр код байна. За Figma дээр нь дарах юм бол хэдүүлээ зэнэ Figma-ийн дизайныг гараад ирж байгаа. За хэдүүлээ code.copy.vs код дээр хэдүүлээ ажиллуулж үзье. За одоо ингээд VS рүүгээ ороод за сэнийхээ copy хийсэн кодоо буулгаад HTML файл дээр буулгаад за тэгээд open with live server гэж шууд кодоо харж болж байгаа. За ингээд харангууд за ингээд манай код маань ажиллаж байгаамаа. Тэгтээ одоо ихэд ажиллагаанд ороогүй байна. Одоо дарангууд болохгүй байгааз. Энийг хэдүүлээ цааш нь засвар хийгээд өөртөө хөгжүүлээд аваад явна гэсэн үг. Ерөнхий дизайн загваруудаа гаргаж чаан цаашдаа ингээд өөртөө хөгжүүл явуулчих болно гэсэн үг. Figma дээр дизайн янзлчин, VS Code дээр хэдүүлээ кодуудаа янзлчин. За vibe coding-ийн талаар жоохон ч ойлголт өгсөн байх гэж найдаж байна. За өөр ямар санаа байна та бүхэн сэтгэл хэсэг дээр комент сэтгүүлтэйгээрэй. За дараагийн бишгээр уулзтлаа. Тэр баяртай салбасаа.